Бүх Орсын тогтнолыг Орсын тогтмол байдаг илүү үлдсэн өөр бас нэг космос чанар байдаг. Орсын тогтнол буй бүх зүйлс гадаад хэрэг ба дотоод санааны агуулж байдаг. Дотоод шинжийг сонсан гэх ба гадаад шинж хэлбэрийг чонсан гэж нэрэлдэг. Тэрээр жишээ нь авч үзье. Би гэж гадаад хэлбэр ба сэтгэл гэх дотоод санаас үүсдэг. Үзэгдэх биений үр үзэгдэх сэтгэлийн тусгаарч байдаг бөгөөд сэтгэлийн төрхөө гадаад биений тийм дүрийг хүлээж байдаг. Үр үзэгдэх дотоод шинжийн субъектийн байрал байдаг ба үзэгдэх гадаад хэлбэр нь объектийн байр суурь байдаг. Тодорхой зорилгоор үзэгдэх амьд Орсын тогтнолын төлөө түүний бие сэтгэлийнхээ тушаалаар үйлдэх гэдэг. Ямар ч бүтээлтэй харьцаа амжилтгүй хэмжээтэй болохоос биш сэтгэлтэй ажил дотоод шинж ба видео ажил гадаад хэлбэр байдаг. Дотоод сонсан үр үзэгдэх байдлын хувьд гадаад сонсан үзэгдэх эд зүйл ба энерги. Дотоод санааны хувьд гэж байдаг. Бас материалтай би организм организмын сэтгэл организм гэж байдаг. Амьдад зүйл бий махан бий. Хүн болохоор зүйл сэтгэл хүний мөн чанар ба махан бий гэж байдаг. Нэг архам цаасран харвал бүрэн Орсын тогтнолын нэгдэх үзэг шалтгаан ч гэсэн дотоод ба гадаад шинжийг агуулсан байдаг. Тэгэхгүй бүх Орсын тогтнолын анхдагч үзэг шалтгааныг бид бурхан гэмээр нэрдэг. Бурхан бүх бүтээгдэхүүн дэлхийн субъектлэг байр суурийг олсон байдаг. Дотоод шинжийн Орсын тогтнол бурхан харин гадаад хэлбэрийн Орсын тогтнол бүтээгдсэн дэлхий юм. Бүтээгдэхүүн дэлхийнээ яг бүтээсэн нэгэн хүнтэй адил учраас бурханы бүтээлийн зөвлөхийн дагуу бүтгэл үйлдэх төгс органик бий. Бид нарын тийм амьдрал байдаг бүх Орсын тогтнолыг авч үзэхэд заавал дотоод ба гадаад шинж гэж агуулж байдаг юм байна. Хүнээр тийм жишээ авч үзэхэд бид нарт сэтгэл гэж байдаг. Бас одоо үзэгдэж харагдаж байгаа махан бий гэж байдаг. Сэтгэл гэдэг хүн ерөөсөө харагдахгүй дээ. Сэтгэл хардаг гэдэг хүн ерөн байхгүй байна. Сэтгэл гэдэг хүн үр үзэгдэх харагдахгүй тийм байдаг. Тэгээд одоо бид нар харж байгаа махан бий гэж байдаг. Одоо үзэгдэх хэлбэр махан бий болохоор бидний дотоод байдаг үр үзэгдэх сэтгэлийн бодит болсон тийм байдаг гэж үзэж болдог. Тэгээд субъект объект гэсэн талаар үзэхэд сэтгэл биеийн аль нэг субъект вэ? Аль нэг илүү тийм удирдах тийм байр суурь байдаг вэ гэхээр сэтгэл биеийг удирдах докторч байдаг. Би ингээд сэтгэлээр ингээд хөдлөе гэж бодсон болохоор энэ би хөдлөж байгаа гэсэн тийм. Газар дэлхийн газ үзсэн ч гэсэн хорвоо эрдэнэт байдаг бүх зүйл дотоод болон гадаад гэсэн хор дарцаа болж байдаг. Энийг үзсэн ч гэсэн тийм бүтээгч бурхан байдаг гэдгийг мэдэж болно. Тэгээд материал янз бүрийн ийм төвшний бүх зүйл байдаг ч гэсэндээ
зүйлсийн бүх зүйлсийн анхдагч тийм субъектийн талд юу байх вэ гэхээр тэр урдчил шалтгаан байдаг. Энэ урдчил шалтгааныг бид бурхан гэж дуустдаг. Энд бурхан гэж байдаг юм байна. Тэгээд бурхан өөрөө тийм субъект объект тийм талыг агуулж байгаа болохоор энэ бурханы бүтээл борох энэ бүх зүйлс додооддаар гадаадаар гэсэн энэ хурдаар байдаг юм маа гэдгийг бид нар энэс ойлгож байна. За баярлалаа.